За. За өдрийн мэнд дахиад уулзч байгаа баяртай байна. Тэгээд За энэ өдрийн удаа хоёлаа гурван бүх ном дээр ярилцсан. За. Энэ гурав байгаа. Тэгэхдээ надад хоёр нь байгаа. Энэ хоёр дээр ямар ч тач ярилцсан. Асуултуудаа бэлдсэн. Ааха. За. За шууд эхлэх асуултуудаасаа. Үгүй тэгээ ерөнхийдөө чи ном нэгээс эхлэх гэж байна уу? Тий ном нэгээс эхэлж байна. Тий орчин үеийн асуудал нэг Монголын өнөөдөр тий Монголын өнөөдрийг одоо ярих нь шүү дээ. Аа яг. Монголын нэг өдөр гэдэг шиг Монголын өнөөдөр. Тий. Монголын нэг өдрийн зураг дээр чи бөөнлөв болдог үстэй тий. Тэгэл яг өнөөдөр байгаа шүү дээ. Тий. За эхний асуулт. Энд дээр нөө дижитал бас AI их гарсан. Хүнийг удирддаг технологи гаргаж ирэхин цаад зорилго нь юу байв? Тэр хүний тархинд чип суулгана яриад байгаа шүү дээ. Хүн хагас робот гэдэг нь нөгөө юунд singularity дээр явж байна уу? Яг. Тэ 109 дугаар хус. Тэ? Аха. Тий яг ер нь бол яг тэ гол нь одоо юу шүү дээ. Капиталистууд гэдэг байгаа шүү дээ. Тийм үү? Тех компани гэж яриад байгаа шүү дээ. Google нөгөө Silicon Valley-гийн нэг компаниуд байгаа шүү дээ. Тэ Facebook, Google, Apple одоо тэ нэг 5-6 компаниуд байдаг шүү дээ. Тэгээд тэд нар ер нь одоо нэг тийм юу гэдгийг маш их тийм империалист, капиталист тийм ирээдүг байгуулах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд тэр нь ер нь бол хүний одоо ухааныг барьдаг болчихъя. Тэгвэл юу бодож байгааг нь барьдаг болчихно. Тэгэхээр бид нар юу бодохыг нь чип суулгаж байгаа тэргээр ингээд явуулаад байна. Тэгээ яг тэр чипээр л тэр хүн боддог. Чипээр мэдээлэл очдог. Тийм л одоо робот шиг л одоо хүнийг болгоно. Тэгвэл одоо амар тийм. Тэгээ ийм юм яваад байгаа. Тэгээ тэргээрээ болохоор хамгийн аюултай чинь одоо нэг бүх ном бүх юмныг дижитал болгоод байна шүү дээ. Тийм. Одоо ингээд цаасан номыг устгах гэдэг нь шүү дээ. Тэгээд бид нар чинь ерөнхийдөө мэдээллийг хаанаас авах вэ гэвэл зөвхөн чипээрээ л авдаг болох гэж байгаа байхгүй юу? Уншдаг номнууд устчихсан. Тэ ер нь бол тэгээ нэт рүү орохоор миний тэргүү юунд интернетэд би одоо юу хайж байна? Тийм үү? Ямар зураг сонирхож байна? Ямар юм мэйл зээл бичиж байна? Тэр бүгдийг чи одоо цаанаас ингэ мэддэг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө хүн устчихсан. Тань хүний дараах ярих юм шүү те. Тийм одоо нөгөө нэг пост хуманизмус гэдэг байгаа шүү дээ. Пост хуманизм болох байхгүй юу? Тийм хүний дараа болох гэдэг шүү дээ. Тэгээ тэр чинь трансхуманизм гэр тийм үү? Шилжих гэдэг шүү дээ. Трансхуманизм болох гэдэг шүү дээ. Хүнийг ямар нэг байдлаар яг биологийн өгөгдлөөр нь биш, биологийн өгөгдлөөр нь нэмж чип техник нэмээд тэгээд яг хүний одоо тэр бодлоо сэтгэлийн хөдөлгөөн бүх юм шийдэл сонголт тэр бүгд дээр нөлөөлөх гэдэг шүү дээ. Тийм. Нэг хиний нэг ном байдаг шүү дээ. Нэг тийм Brave New World гэдэг Huxley-гийн тэгээд тэнд бол янз бүрийн эмнүүд уулгасаар байгаад хүний тарих ухааныг удирддаг болно гэсэн ном байж байдаг. Одоо бол тэг шаардлагагүй, эм уулгах шаардлагагүй, шууд энэчэн чип суулгачихна. Янз бүрийн донтуулах тийм үү илүү дутуу кокаин одоо юу гэдгийг морфин, зорфин өгөх шаардлагагүйгээр шууд тархинд нь суулгачихна. Тийм энэ технологийн компаниудын тим яваад байгаа. Тэгээ яванда тэр singularity гэдэг байгаа шүү дээ. Тийм. Silicon Valley-гийн Kurzweil гэж хүн байгаа шүү дээ. Kurzweil-ийн одоо мөрөөдөл бол ер нь 2050 он гэхэд бараг тэрнээс нааж баргаж магадгүй бах. Ер нь одоо singularity болчихноо гэдэг байгаа шүү дээ. Тэгээд бид нар бол хүний ухааныг бүрэн одоо даунлод болоод флешэнд оруулчихна гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэгээд нэг драйв татгалаа. Lucy гэдэг нэг фильм байдаг шүү дээ. Lucy гэдэг. Тий. Үзчихсэн. Тий. Нөгөө Йоханссон чинь тэрэн дээр чи одоо хөрх юм уу өмнө солонгосын залуучуудыг 10-20 налсаар угаад хардаг шүү дээ. Тэрэн дээр чинь тэгж байгаа шүү дээ. Хүний тарих бол асар их чадвартай. Бид нар бол зөвхөн 10% л хэрэгэлдэг. Тийм үү? Тэгэл 20% нь хэрэглүүл ямар болох вэ? 30-ыг хэрэглүүл ямар болох вэ? 50-ыг хэрэглүүл ямар болох вэ?
Тэгээд сүүл рүүгээ 100 хэрэглүүл ямар болох вэ гэдэг singular-ыг батж байгаа шүү дээ. Тэгээд I'm everywhere гэж байгаа шүү дээ. Тэгээд бараг God болчихж байгаа байхгүй юу? Бурхан болчихж байгаа. Кристийн God. За орныхоор бол бурхан болчихж байгаа байхгүй юу? Тэгээд бурхан гэдэг чинь ерөөдөө Будда гэдэг үг яваад байгаа шүү дээ. Тий. Ийм л одоо хүн төлөвтнийг барьж авах гэсэн маш их тийм харгас империалист техник технологиг Silicon Valley хийгээд байгаа байхгүй юу? Тэгээд юм тэр нь одоо бүтгэн бүгэн бүүмэд тийм. Тий. Ямар ч одоо тийм хүнд гар байгаа шүү дээ. Elon Musk гэж хүнд гар. Тий. Тэр чинь бол нөгөө нэг юу байгаа шүү дээ. Neuralink гэдэг байгаа шүү дээ. Тий. Neuralink-ийг энд суулгах гэдэг байгаа шүү дээ. Сүүлд яг одоо манай чигээр энэ ч нэг хүн цохилтсыг юмэр нэг борлцсон шалбарцсан яваадсан шүү дээ. За. Тэгэхээр баг тэнд нь юм хийсэн ч юм уу. Тий. Одоо чи болчиход байгаа байхгүй юу? Тэр чи юм ямарваа нэг юм ингээд чиний нүүрэнд нүдний ч юм уу нүүрэнд ингээд байрлуулчих юм бол тэр чинь баг камер шиг юмтай болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо би чамтай ингээд уулзахаар эндээс байрлуулсан тэр чип чинь чиний царай, чиний бүх юм чинь мэдээд авчих байхгүй юу? Одоо нүдний шилэн дээр хөт суулгана гэдэг шүү дээ. Тий. Чиний нүүрний хөдөлгөөнөөр чиний сэтгэлийн хөдөлгөөн ямар байгааг миний чих рүү мэдээлээд авах байхгүй юу? Одоо над ярьж байгаа эмэгтэй чинь чамд жоохон дургу ах шиг байна уу? Наад ярьж байгаа эмэгтэй чинь чамаас амар сонирхоод байна шүү гэдэг юм уу? Тэгэхээр чи яриагаа ер нь чи одоо ингээд өөрчилчүүл ийм байна ч гэдэг юм уу? Тэнгууд би тэрийг чамтай яг ток хийх байхгүй юу? Чамтай яг ярьж чам руу тийм одоо зан гаргах байхгүй, ааш гаргах байхгүй юу? Ийм техник технологи юм аюул яваад байгаа байхгүй юу? Тэгээ би энэ ном дээрээ ер нь өнөөдөр бид нар монголчууд өнөөдөр ер нь ямар байдалд байгаа вэ? Цаана юу болоод байна? Тэгээд мухар сүсгдэл лам дээр очиод эсвэл бөө дээр очиод ингээд болчиход байна шүү дээ. Бид нарыг ингээд юу илүү дутуу диплом юу төрийн шагнал биднийг энд хөөрхөн цэцэрлэгийн хүүхдүүд чинь тийм үү хөөрөлдөөд нэг нэгнийхээ нүрэлүү илс цацаад байж хахад цаан чин техник технологиор зүгээр л бид нар зүгээр тоглож шүү дээ. Одоо ингээд чи өдрийн компьютер дотор компьютерийн нэрслэн бүх юм чинь тэтгэдэг цаана бичигдчихэж байгаа шүү дээ. Тийм биг дата болгочихсон байгаа шүү дээ. Тийм тэгэл бүх юмнууд тийм гар утас муц одоо би бол бүр баригдчихсан амтан багхгүй юу. Одоо миний утас iPhone, миний компьютер MacBook. Тийм тэгэхээр эн чинь миний юм ерөөсөй байхгүй байхгүй юу. Би бол цэвэр Silicon Valley-гийн зүгээр нэг мөө Google-тэй шиг л байгаа байхгүй юу. Миний бүх юм мэднэ. Миний мэйл, зээл тий би энэ тэндээс бас гоё зураг мураг энэ төр тийм үү датаад нууцсан энэ төр байх юм бол тэр бол нууц биш. Тий би бол одоо ямарч нууцгүй байна. Тий. Ер нь нууцтай байх юмч боломжгүй юм шүү те. Юу нууц тэртээ усчихж байгаа. Тий. Нууц тэртээ усчихна. Тий. Миний одоо тэгж одоо нөгөө нэг шилэн данс гэдэг шиг шилэн хүн болчихж байгаа байхгүй юу? Тий. Глэзернэ менш гэдэг штэ германаар. Тэр шилэн хүн болчихж байгаа байхгүй юу? Эвчогт мэднэ. Тэр байтхаа одоо тэгээд байгаа штэ. Сүүлийн үед чинь юу яриад байгааг вэ? Чи ер нь цаашид юу хүсэж юу ч төлөвлөж जैन тэрээ чи хүртэл мэдэх боломжтой гэдэг шүү дээ. Тэ нөгөө prediction гэдэг байгаа шүү дээ. Predictable. Тийм. Тэр хүртэл одоо нэг хиний нэг кино фильм байдаг шүү дээ. Том Крузийн тэ ямар аэропорт үлээд нэг тийм фильм. Тэрэн дээр бол гэмт хэрэг хийж байгаа хүнийг тийм үү гэмт хэрэг хийхээс өмнө мэдэж аваад авчих юм гээд. Тийм. Өөрөөр тэр хүн гэмт хэрэг хийх гэж чагаад за болиг гэсэн бол хөөрхөн амтан ингэ баларж байгаа байхгүй юу? Энэ хооронд за боли ярьшиг шиг зүгээр. Гай гэд болцсон байсан чинь чи сая тэгж тийм хийх гээд бодож исэн гэд бариад аваа явж байгаа байхгүй юу? Тэр хүн гэдэг чинь ийм сонирн байхгүй. Заавал машин шиг тэгвэл тэгнэ, тэгэхгүй бол тэгэхгүй биш байхгүй юу? Шийдэл гаргасныхаа дараа сонголт хийснийхаа дараа хэд дахин өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Хэрэгжил тэ. Тий, одоо жишээл нэг утас худалдаж аваад худалдаж авсныхаа дараа тэр утасыг авдаг байж гэл эхэлж байгаа шүү дээ. Тий шүү дээ. Нэг найз охинтой болоод тэр уул нь тэр дээр байсан байхгүй гэл тэтгэлэр унж байгаа шүү дээ. Тий, нэг хүнтэй суугаад тэрнтэй суух байсан юм гээд амаа ирж байгаа шүү дээ. Хүн чинь ийм
найдваргүй, тогтворгүй байхгүй. Тийм. Бидний чинь яг машин шиг хүнтэй хандаж болохгүй байхгүй. Хүний сэтгэлийн хөдөлгөөн гэдэг чинь үнэн сонирн байхгүй. Emotion гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэр л яваад байгаа. Тийм ээ. Тэгээд анх уулын нэг технологи гарч ирж байхдаа хүний төлөө байсан байлгүй те. Гайхамшигтай. Тий, Google болоод биднэрт анх одоо туслана гэж гарч ирлээ шүү дээ. Одоо бол тагнуул болчихсон. Ажлыг хөнгөвчлөх гэж те. Тий, одоо тагнуул болчихсон. Википедиа чинь бидний мэдлэгт тус болж байлаа шүү дээ. Одоо бол Википедиа чинь тарих угаадаг нөгөө цензураар ороод цензур гэж нэг амар юм байна шүү дээ. Монгол цензур дээрээс ордог гэж байгаа шүү дээ. Тий, яг бол бүх юмд зогцож, бууж өгч, найрч, булхаадж явдаг учраас Монгол хүн хэзээ цензурт орохгүй гэж байгаа шүү дээ. Тий. Яг бол намайг хэн болгомоор байна? Би юу хэлвэл зөв гэд бүх юм хүнээр хэлэгдэг. Алдчих юм бол лам руу бөөрөө явцдаг. Ийм хүмүүс чинь хэзээ цензурт орохгүй байхгүй юу? Шийдвэртэй би дааж шийдвэр гаргаж чадахгүй тийм. Нэг юмдаа үнэн ч биш. Хизээч өөрчлөгдөх юм. Тий. Тий. Одын шашинд явж байгаа крестийн шашинлууд явчихна. Крестийн шашинлуудаа буцаагаад бөөрөөчгүйгээ явж иж мэднэ. Эсвэл гурвуулангийн шүтдэг ч гэж мэднэ. Бат. Эсвэл одоо тэр намын гээд гишүүн байсан чинь нөгөө намын гишүүнийг батлахтай ч байж магадгүй. Тий. Тий. Ерөөс энэ чинь ийм докторгүй ардууд чинь шал өөр сэтгэл зүй, боловсролын систем, улс төрийн бодлого онлоор явахгүй бол зүгээр гадаад техник дуурайгаад тэрнийг хуулж аваад Монголд хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Тийм байлээ. Тэгээд одоо яагаад эргээд хүний эсрэг болчихв? Одоо ингээд робот хүнийг өдөртөг технологи гарч ирлээ чинь чипс болгон тэгвэл хүн ярих ямар шаардлагатай? Хүний төлөв existence human being гэдэг ярих ямар ч тэгэл яг цөөхөн хэдэн үл үлдэх гэдэг шүү дээ. Тийм. Хинхэн одоо яад энэ чипс. Тийм одоо сүүлчийн одоо 5,000 хүн ч юм уу. Тийм. Тий, ер нь тэгэл хэрэггүй хүмүүс одоо устгах ёстой л гэдэг шүү дээ. Тий, тэр хүмүүс чинь маш их нэг органик гэж нэг ойлголт яваад байдаг шүү дээ. Тий. Тий, одоо шилдэг хүмүүсийг одоо яах? Төрүүлэх, тэднийг үржүүлэх. Тэгэхээр ерөнхийдөө төлөвлөлтөнд өнөөдөр хэрэггүй маш их хүн байна. Тэднийг яаж зөвлөх вэ? Ямар аргаар зөвлөх вэ? Тэр бас яваад байна шүү дээ. Тийм маш хэрэггүй хүмүүс одоо төрж байна. Энд цаана хүн төрөлхтний эсрэг яваад байгаа байхгүй. Одоо түрүүн байлээ шүү. Википедиа, Google, энэ одоо интернет, энэ бүх юм чинь бол эхлээд маш их хэрэгтэй байлаа шүү дээ бид нарт. Одоо буцаагаад биднийг хэрэглээд, буцаагаад контролдоод, буцаагаад бидраараа бизнес хийдэг болчлоо шүү дээ. Энэ гэхдээ яагаад юм бол яг мөнгөний төл яг нөгөө судалгааны цаан тест мөнгөтэй нөгөө тэнэг гарууд сууж байгаа тий. Уу яг одоо капитализм тийм үү? Одоо нөгөө эрх мэдлийн шунал power тийм мундаг болох гэсэн ерөнхийдөө сэтгэл зүйн асуудалтай тэр курс айл бол сэтгэл зүйн асуудалтай л нөхөр байгаа байхгүй юу? Тийм зүгээр амьдарч хагаад хүчих чадахгүй мөнхийн болно гэдэг шүү дээ. Тийм. Өөрийнхөө бүх курс айл гэдэг ухаан, бүх бодол, бүх сэтгэл зүй, бүх санамж тэр бүгдийг флешэнд хийгээд авчихна. Тэгээд дуртай биелүүгөө ороод ингээд явах нь шүү дээ. Тий. Одоо чиний оронд болъё гэвэл чиний тархинд дах бүх чамайг устгангуудаа чам руу курс айл өөрийнхөө чипийг суулгачих байхгүй юу? Тэгээд курс айл чи болоод яваад байна. Тийм зүгээр миний махан бие өдөрдөгдөлтэй гэхдээ ухаан зүгээр одоо махан бие. Тийм. Body. Тест тийм нөгөө герман дээр лайх гэдэг шиг зүгээр л нэг маш юм байна. Тийм тэгэл тэр чинь тим юм хүсээд байна шүү дээ энэ хүмүүс чинь. Тийм. Ямар сонир гэж байдаг шүү дээ. Эвэлгээ те муухай. Тэгээд тэр чинь бол хүнд чинь одоо маш их байна шүү дээ. Тийм. Хүн чинь сайн сайхан байсан бол хизээч ийм болохгүй шүү дээ. Ямар нэгэн техник ямар нэгэн сайн сайхан шин юм гарч ирэхээр заавал тэрийг буцаагаад хүний эсрэг хандуулчаад байна шүү дээ.
Тэнгүүд энэчнээс гарч иж байгаа асуулт нь. Тийм гар утсаа одоо хэрэглэхээс одоо айдаг болж гисэн шүү дээ. Тийм компьютер ч гэсэн. Яагаад гэвэл бүх юу чинь бүх юу гэдэг лээ мэдээллүүд уу ярьж бүх мэдээллүүд чинь одоо нөгөө нэг artificial intelligence. За монголоор бол яг хиймэл оюун гэж орчуулад байгаа л да. Тийм. Тэгж орчуулж болохгүй л да. Intelligence гэдэг чинь оюун гэсэн үг биш байхгүй. Ааха. Тэгэхээр хиймэл intelligence гэдээ явцсан бол уулан зүгээр хэлсэн. Тийм. Оюун гэж орчуулж болохгүй байсан. Тэгэхээр эн чинь одоо интернетд суудсан байж шүү дээ. Одоо чип дээр яриаг artificial intelligence сонссоор байгаад тэг хэзээ нэгэн цагт яг чип дээр ярьдаг ярианы өнгөөр ярьдаг болоод эхлэх байхгүй. Тэгээд тэгэхээр чинь чип дээр яг жинхэнэ чип дээр юм уу биш юм уу гэдэг чинь мэддэхэ болж эхлэх байхгүй. Тийм энэ artificial intelligence гэдэг чинь энэ AI гэдэг чинь ерөнхийдөө эзэлчлээ шүү дээ. Газар авчлаа шүү дээ. Одоо хүчээр ярьсан юу ч битсэн AI шууд намайг мэдчихэж шүү дээ. Одоо ингэж ярьж байгаа утас хүртэл сонсч ийл гэж. Тэнгүүд яг одоо шинэ гутлайлаа гэж бодоод битүү гутал зүгээр автоматар зүгээр гутлын зураг зүрстэй яоз язаар авчиж байгаа. Тэр чинь бол юу ч биш. Тэр чинь юу ч биш. Одоо чиний өмнөөс мэйл зээл бичээд эхэлнэ шүү дээ. Тэнгүүд дараачаа гарч иж байгаа асуудал нь хүн гэж яг юм бэ? Одоо хүн гэхэр ч одоо юу гэдгийг одоо тэгэл юу гэдэг мах яс гэж эхлэх байлгүй тий дотоод ирэхдэг. Яадаг бэрээ юу гэдэг. Генүүд тийм үү? Тийм гентэй ийм ДНК-тай гэдэг одоо юу гэдгийг тэгэл эхлэн шүү дээ. Яг ер нь эцсийн яг хүн гэж хэлэхээс гадна хүн бол ерөөдөө тодорхой зүгээр амьдрал гэж юу юм бэ гэж л асуулт чи илүү ойртоод байгаа. Хүн гэхээс илүү. Хүн бол яг ингээд нэг ээж аав тийм үү? Секс хийжээ тэгээд төржээ тийм үү? Тийм бид нар ч одоо тэгээд тийм ээж аавын сексийн үр дүнд бий болж байгаа шүү дээ. Тэрнээс бид нар чинь тэнгэрээс унаад ирээгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм эсвэл бол одоо шувуу бидрийг авчираад бэлэглээгүй шүү дээ. Тийм. Нэг тогроо шувуу хүүхэд авчирдаг гэдэг үлгэр байдаг шүү дээ. Тийм. Эсвэл ээжийн одоо юунаас хүйсээр энэ төр ороод хүйснээс гараад ирсэн юм биш шүү дээ. Тийм. Тийм. Тэгэхээр бид нар сексийн үр дүнд эрэгтэй эмэгтэй үрээс үссэн. За тэгээд тэндээсээ юу явж байгаа шүү дээ. За энэ үйл зогч би одоо энэ цаг тавч байна уу? За. Саях дээр ярилцсан. Дараагийн асуух асуулт энэ нөгөө монголоор бид нар үзэл санаа тэгэл үзэл сурталчилгаа орчуулад байгаа шүү дээ. Бүр ямар ч юугүй эмх цэг зоохгүй. Идеолог, идеализм байгаа шүү дээ. Тий. Харин тий. Энд тайлбар. Тий. Одоо жишээлбэл үзэл санаа гэж яриад байна шүү дээ. Тий. Тийм үү? Тэр үзэл санаа нь бол ерөөхдөө айдиа яваад ах шиг байгаа. Тий. Хүний одоо айдиа. Үзэл бодол гэдэг нь ерөнхийдөө нэг юу яваад ах шиг байгаа. Идеализм яваад ах шиг байгаа. Айдиагаас айдил болоод айдиализм болоод байгаа байхгүй юу? Тэгээд нэг үзэл баримтлал гэж яваад байгаа. Тэр нь болохоор идеологи яваад ах шиг байгаа. Тий, айдиагаас айдиализм, идеологи. Тий, идеологоор явна шиг бидний энэ үзэл баримтлал шүү. Энийг л баримтлж явна шүү. Энэ идеологоор баримтлж явна шүү. Идеализм гэхээр яг л ингэж л толгой ажиллаж ингэж л бодож явна шүү. Идеализм яваад байна шүү дээ. Тийм ээ. Тий. Та нэг ярьж энэ бол онол шүү. Тий. Айдиа гэдэг нь анх одоо төрж байгаа хүний одоо үзэл санаа гэж л орчуулад ах шиг байгаа. Мэдээж айдиа гэдэг чинь одоо тэгэл бүр нөгөө барууны философи болоо явчих шүү дээ. Энэ ч юм бол ерөөдөө социализмын үед орж ирсэн философийн ойлголтуудыг ингээ монголчлаа хайцсан байхгүй юу? Энэ ч нөгөө монгол хэлний хэлээр аюул байхгүй. Яг нөгөө мэрэгжлийг даван орж ирж орчуулдаг. Орчуулахгүй болохоор та нар одоо монгол хэлээ тоосонгүй, монгол хэлчин баялаг гэх тийм үү? Гадны ийм юм яагаад орчуулахгүй байгаа гэдэг. Гадны юм биш байхгүй юу? Олон улсын практик хэрэгэлдэг нэр томьёо ухагтхуунууд л байгаа байхгүй юу? Тийм, өөр юм байна. Тэгэд бас идеалист хүн гэж яриад байгаа шүү дээ. Идеалист гэдэг нь бол яг одоо нэг үзэл санаа биш үү? Тийм.
Тэрнээс чинь ID-гаас ideal гарч ирж байгаа байхгүй идеал. Аха. Тэгэхээр яг тэр ID-гаар явдаг хүн гэсэн үг байхгүй. Аха. Idealist гэвэл тэр идеал гэдэг чинь одоо идеалны хүн гэдэг шүү дээ. Мгм. Чинь үзэл санаа ийм л хүнийг зөв хүн шүү гэж гिचгснэг үзэл санаа яваад байна шүү дээ. Социалист хүн шүү, капиталист хүн шүү, эсвэл шашны хүн шүү, урлагийн хүн шүү, философийн хүн шүү. Тийм үү? Тэгвэл тэр хүнийг тэр талын идеалист хүн байгаамаа. Гэдэг яваад байгаа байхгүй юу? За дараагийн асуулт руу оръё. Эсгийн гэрээс гараад За. бид ард түмэн болж чадсан уу? Ард түмнээс бид иргэн болж иргэншиж чадсан уу яг монголчууд? Харин тий эн чинь нөгөө одоо юу яваад байгаа байхгүй юу? Ер нь бол Монгол ер нь бид нар чинь нөгөө нүүдэлчин гэдэг байгаа шүү дээ. Энэ нүүдэлчин гэдэг үг чинь бидний өмөлөд байгаа байхгүй юу? Бид нар хэзээ ч нүүдэлчин биш байхгүй юу? Нүүдэлчин байх боломжгүй байхгүй юу? Яг одоо би хэлээд байгаа шүү дээ. Энэ торгоны зам болон Төв Аз тэндээс ирсэн энэ сүрхий ардуудын холимог болж таарад байхгүй бид нар. Нэгдүгээр. Хоёрдугаар бид нар чинь социализмаар дамжсан. Социализмын үед чинь малчин болгон гэртээ, эсхий гэртээ номын жижигхэн номын савтай байсан. Бүх малчд социализмын үед бүх малчдыг бичиг үсгтэй болгосон. Нэгдлийн гишүүн болоод бичиг үсгтэй болоод тэднийг орчин үеийн эмнэлгээр эмчилдэг болоод хүүхэд төрдөг эмнэлэгт төрөхөд тэрнээс гэртээ одоо хуучин шиг нэг эмгэн хурж ирээд төрүүлж байгаагүй. Тэр хоцролоо. Тэгээд бид нар чинь бүх нүүдэлчин амьдралаасаа салаад социалист иргэн болсон байхгүй. Аха. Тийм одоо цагаа давуу дэвсээд орон дээр унтдаг. Тийм хуучин шиг одоо орон дээрээ сууж байгаа эсвэл газраар ханараад унтчихдаг биш. Орон дээр сууж байгаад хоол идчихдэг биш. Хоолны ширээний ард энэ төр суудаг. Ширээ сандалтай боллоо. Эмнэлэгт бүртгүүлээд эмнэлэгт үзүүлдэг боллоо. Шүдээ өвдөхөөр илүү дутуу юмар зайлахгүй шууд шүдний эмч рүү явдаг боллоо. Ийм хүмүүсийн чинь социализмын үед бэлдлээ. 1943 онд Монгол Улсын их сургууль байгуулагдчихлаа. Монгол Улсын их сургууль чинь анх байгуулагдахдаа одоо энэ шүтээс ангаах бүгдээрээ нийлдсэн байсан байхгүй юу? Сүүлд эдгээр чинь салсан. Сүүлд салсан. Тийм. Тэгээд энэ нөгөө бид нар социализмаас гинт 90 онд социализмыг нураагаад тэгээд бид нар чи яахаа мэдэхгүй байж байсан чинь Америкаас Джеймс Бекер гэж нэг нөхөр хурж ирээд барууны ертөнцийн хурж ирээд бидрийг та нар чинь нүүдэлчин ард түмэн чинь өстой гоё байхгүй юу? Социализм өстой муухай юм байсан. Капитализм гоё юм байна. Капитализм өстой гоё. Тэгээ бид нар чинь буцаагаад нүүдэлчин болгоод шахчихсан. Тэгвэл бид нар чинь хөөрөөд нүүдэлчин болох гэж жүжиглээд хамаг социализмынхаа газар тариалан үйлдвэр одоо 100 хэдэн үйлдвэрийг нураасан гэж байгаа шүү төвчлэлээр. Тэгээд зочид одоо юу гэдгийг социализмын бүх өмчил хүүхдийн цэцэрлэгийг хүртэл хөвчлээд 10 жилийн сургуулиудын гадаах бие тамирын хөлбөмбөг тоглодог тал байдаг хүртэл хөвчлээд тэгээд одоо мөс хүртэл хажуугаараа байсан дэлсэл газруудыг Японы байгууллагууд бас хөвцөлдсөн гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд ийм бүр амар юм болсон байхгүй. Тийм. Тэгээ бид нар ч одоо нүүдэлчин болох гэдэг жүжиглээд байгаа байхгүй. Дээрээс нь одоо энэ хүн гадаадын жуулчид хурж ирээд та нар нүүдэлчин гэдээ биднийг хөөргөн. За тийм гол бид бүр хөөргөн. Мөр соёлын нүүдэлчин соёлыг харна гэлээ. Тийм бид чинь нүүдэлчин ямар соёл байхгүй шүү дээ. Бид чинь социализмд боловсрал эзэмшээд бичиг үсэг тайлагчсан ард түмэн байхгүй. Тийм социализм Азад, Африкт тийм үү цөөхөн байсан байхгүй юу? Бид нар чинь социализмаар дамжаад агуу том өсөлт хийсэн байхгүй юу? Одоо буцаад муучаад ш. Тэ. Тэгээ одоо тэгсэн чинь тэгэл нэг бүх барилддаг, морь уралддаг. Тэгээ нэг уул уурхай газар ухаад гаргаж ирсэн юм а булаацалтаад баяждаг. Авсан мөнгөө хулгайлаад гадагшаа гараад Америк, Англи, Австрали руу цухтаачдаг. Тэ. Нэг ийм л нэг хөөхөн цэцэрлэгийн хүүхдийн амьдралаар амьдраад байна шүү дээ. За их хурдан бүр утгагүй уул нь парламент байх ёстой. Тэр парламент биш. Парламент чинь тийм үү сөрөг хүчин гэж байх ёстой. Баруун зүвний намууд байх ёстой. Тийм байхгүй. Баруун зүв нээж мэдэхгүй. Сөрөг хүчин үснэ гэсэн ойлголт байхгүй. Бүгдээрээ нийлж хагаад яамнуудаас хувааж аваад тэгээ сайхан идэж уйлтаал гэж шүү дээ. Тэгээд цэцэрлэгийн хүүхдүүд л тоглолдоод байна шүү дээ.
хуралд чи одоо тийм л байна шүү дээ. Нэг талд нэг бахан Жадлаасан. зөнцөө өгнөд цуудсан. Нөгөө талд мэдлэг боловсралгүй дипломтой бахан залуучууд ороод ирчихсэн. Тэр залуучууд чинь юу ч мэдгүй, юу ч чадахгүй. Яаж улс орны чухал хууль, чухал улс орон авч явах, чухал шийдлүүдэд олигтойхон шиг толгоогоо ажилуулад шийдэл гаргах юм бэ? Хэцүү шүү дээ. Ерөнхийдөө минийхээр бол дандаа оюутнууд яваад орцсон байхгүй юу? Тэгэхгүй тэгээд боловсралтай юу гэхээр зүгээр цаас чи тэрийг боловсрал диплом ер нь бол диплом ч юм уу зөвхөн мэрэгжилтлээ хязгаарлагддаг байхгүй юу? Боловсрал чинь олон талын мэдлэг байхгүй юу? Учраас ерөнхий боловсрал гэдэг чинь чинь ерөнхий олон талын мэдлэг байх хэрэгтэй байхгүй юу? Манайх чинь зөвхөн мэрэгжлийн дипломтой одоо нэг мэрэгжлийн өвч хэлдэг шүү дээ. Мэрэгчлээсээ хальдгүй өөрийнхөө мэрэгжлийг хамгийн мундаг гэж боддог. Хуульч болохоор хуулиа айгүй мундаг гэж боддог. Математикч болчвол математикаа айгүй мундаг гэж боддог. Эмч болчвол эмчээ айгүй мундаг гэж боддог. Инженер болчвол инженерийг айгүй их мундаг гэж боддог. Инженер, эмнэлэг, хууль, математик, шинжлэх ухаан тэр бүгдийн талаар ерөнхий мэдлэгтэй байх чинь чухал байхгүй. Тэгээд энийг чинь боловсрал гэдэг байхгүй. Урлагийн талаар ерөнхий мэдлэгтэй байх. Уран зураг гараад гооцын тийм үү хүмүүжлэгтэй болно. Сайхан хөгжим сонсоод тийм үү оюуны хөгжил явагдана. Маад ерөөсөө тэхгүй байна л та. Тэгэхгүй бол бид чинь ерөнхийдөө нийтээрээ боловсралгүй. Ерөнхийдөө тэгээд сүүлийн хэдэн жил юмдаа дандаа боловсралын яамны сайтууд байгаад байгаа шүү дээ. Тий. Юу ч хийх боловсралын яамны боловсралгүй сайтууд. Тэр хүмүүс бол мэрэгчлээ үгүйс гарахгүй. Тэгэхээр боловсралгүй. Тэгээд боловсрол ихтгэл наадлын дээр нөгөө эрдэм мэдлэг хоёр байхгүй. Одоо хоёул нөгөө 3 цагаан ном дээр ярина шүү наадах гэж. За тийм. Чи хамаагүй төрүүлж шүү. За окей. За тэгвэл энийг алгасан. За ардчлал гарч ирлээ. Ардчлалын яг гарч ирж байгаа зүгээр бид нар чинь тийм байхгүй. Бид нар чинь ерөнхийдөө нүүдэлчин гिचгэрч бид нар ард түмэн биш болчих гээд байгаа байхгүй юу? Нүүдэлчин гэдэг чинь ард түмэн болоогүй зүгээр тусдаа айлууд л байгаа байхгүй юу? 2 3-аараа. Зүгээр нөгөө овгууд юм шүү. Овгууд л болчиход байгаа байхгүй юу? Тийм ч учраас баг чинь нэрнүүдийн чинь урд овг тавиад байна шүү дээ. Ард түмээс бол бид нар чинь овг нь устсан байх хэрэгтэй байхгүй юу? Бид нар Монгол ард тэгэл болоо. Тэгэхээр чинь ард болж чадаагүй юм чинь бид иргэн хүртэл болж чадаагүй юм шүү тий. Ардаасаа бид нар чинь иргэн болно шүү дээ. Иргэн болно гэдэг чинь нөгөө эрхчлөөтэй өөрийгөө авч явна. Бие даана. Тэгэхээр маа чинь өөрийгөө авч явж бие даах ямар ч боломж байхгүй. Явдал орлох хүрхгүй, цалин хүрхгүй, цалин баг. Дандаа тэтгэж явна. Дандаа тэтгэлэг авна. Тэгэхээс өөр арга байхгүй. Одоо ажилд ороод шууд амьдралаа төлөвлөөд цалин баталгаажигдаад явахгүй шүү дээ. Тэгэл том компаниуд гадаадын компаниуд ажиллаад цалин өндөртэй. Тэгэл яг орчуулагчаар л орно. Тий. Тэгэл яг тэлэрч явахтай тэгээд ямар октоодыг ажилд авахаа мэднэ л дээ. Америкууд бол бүр сайн мэдж байгаа. Одоо тэгэл зайсан гад өрн байгаа ч тий. За тэгээд ардчлал гарч социализмын дараа ардчлал гарч ирсэн гэж байна шүү дээ. Ардчлалын цаад зорилго зөвхөн хөгжлөл байсан юм. Тэр социализмын дуусах сэхэтнүүд гарч ирж байсан баа шүү дээ. Тий, өөрөлдөл тэгээд ардчлал гэдэг байгаа байхгүй юу? Тэгсэн мөртөө хөгжиж гэдэг байгаа. Тий. Сургуулийн дээр хөгжиж ардчлал гэхгүй шүү дээ. Шал өөр хоёр юм шүү дээ. Нүүдэлчин хүнд арчилж хэрэггүй. Тий. Тэг нүгэл арчилчин бол ерөнхийдөө яг улс төрийн системийг тийм үү зөвхөн нэг нам биш олон намууд байж олон одоо түрүүний ярьлаа шүү дээ. Нөгөө үзэл бодол гэж ярьлаа шүү дээ. Идеализм. Үзэл баримтлал, идеолог. Үзэл санаа, айдиа. Тийм олон төрлийн айдиа, идеализм, идеологоо уралдуулад гарч ирэх ёстой. Ганцхан намынхыг дагаж болохгүй шүү гэдэг чинь л арчил байхгүй. Хүнд юм шиг байхгүй. Тийм. Тэгвэл манайх арчилтай ямар ч хамаагүй л дээ. Угаасаа анханасаа ч орж ирэх юм биш. Орж ирэх байсан юм шүү. Зүгээр нэг illusion шүү нэг Америкаас авсан. Нөгөө байгууллагуудыг хурдхан байгуулад гадна хаяг наачсан байхгүй юу. Тэгэхээр гадаадынхаа өрөөдөө тэр байгаа үз олон намтай тийм арчлалын судалгааны тийм байгаа үз тийм байна. Парламенттай байгаа үз парламенттай байна. Тийм. Тэгээд гой хаягнууд наацсан байхгүй. Тэгээд хаяг наасан хаягнуудаа л харуулад ирсэн. Цаанаа бол өстой жинхэнэ амир феодализм явж байгаа шүү дээ. Одоо сая харлаа шүү дээ. Жилийн дараа дээгүүр байсан нөхдүүд ямар их байжсныг харлаа шүү дээ. Тийм. Бүр ингээд дансаа харуулахаас айгаад байна шүү дээ.
Тий. харуулахаас айгаад байна шүү дээ. Тийм учраас орлогоо үзүүлээд тийм үү баларснаас орлогоо хамгаалж үлдээх гэж байна шүү дээ. Бусдад одоо дүүрч. Тий. Тэгээд огцорчлоо ш сая тий. Тийм. Тэгээд мэдгүй наад дээр жирсэг очиагүй. Ер нь мөнгө Америк л Америк явдаг шүү дээ. Тий. Тэнд л очиж оргондог үстэй ер нь. Харж байхаа тий. Европт бол арай чадахгүй хаа. Нэг хэсэг Швейцар руу их зүхтааж ирсэн. Гэхдээ Швейцарын чинь хуулийн чангараад ер нь данснуудыг бас улс орны шаардвал өгдөг энэ төр болоод байгаа байхгүй. Тэгэхээр Швейцар болчихлоо. Тэгэхээр Америк руу зүгэлж байна. Одоо Монгол улсаас тийм үү энэ хүний данс танайд одоо байна уу гэж шалгуул Швейцарч өгдөг болоод байгаа байхгүй. Тэгэхээр Швейцар руу мөнгө нуухаа ер нь болчиход байгаа. Социализмын нөгөө сэхэднүүд гарч ирсэн гэж байгаа шүү дээ. Тэнгүүд ардчилгааж нөгөө тэнэглэлийн угад нөгөө сэхэднүүдэд устгацсан гэж байгаа. Тэнгүүд тухайн сэхэднүүд ардчлалыг бас юу гэж харж байсан энэ тухайд тогтож үлдэх боломж ерөөсөй байгаагүй юу? Байгаад ер нь бол ийм байхгүй юу. Яг 30-аад онд энэ тэр сэхэднүүдийг бас хэлмэгдүүлсэн тийм үү. Соруудаа сор сэхэднүүдээ 30-40 онд хэлмэгдүүлээд алдсан болцсон гэдэг тэгээд тэрүүрээс шал худлаа шүү. Тийм үү. Одоо эсрэг үний бослого хэлмэгдүүлэлт гэдэг шал худлаа. Ерөнхийдөө бол Монгол улсын дотор бол энэ нутаг дээр бол ерөнхийдөө иргэний дайн болсон байхгүй юу? Иргэний дайн гэдэг чинь хуучныгаа авч үлдэх гэсэн хуучинсаг хүмүүс шинжлэх гэсэн шинэ үе хоёр чинь хоорондоо байлддаг байхгүй юу? Хэлэх юм бүх оронд иргэний дайн болж исэн. Тэгээд нөгөө шинэ үе нь хуучин үе ялчихгүй да. Тэгээд шийдэгчихгүй да. Тэгвэл энийг хэлмэгдүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Уул нь иргэний дайн байхгүй юу? Иргэний дайн болсон. За манад бол ерөөсө хизээч ямар ч үед гэж сүрхээ сэхэднүүд бол бий болж байгаагүй. Ерөнхийдөө Орос яваад мэрэгчлээ болоод ирж исэн. Анхны одоо мэрэгчлэтнүүд байхгүй юу? Анхны мэрэгчлэтнүүдээ бид нар яг сэхэдэн гэж нэрлэж исэн байхгүй юу? За. Яг бол сэхэдэн болоогүй. Яг асууж ирсэн. Хамгийн анхны одоо эсгийгрээс гараад эмч боллоо. Хамгийн анхны эсгийгрээс гараад тийм үү 50 онд, 60 онд тийм үү 43 онд их сургууль байгуулагдсан шүү дээ. Тэгээд хамгийн анхны инженер боллоо, хамгийн анхны хуульч, хамгийн анхны дандаа анхдагчд болсон байхгүй юу? Бүх юм анхдагчд. Тийм ээ. Тэгэл сэхэднүүд нэрийн дор явсан. Хамгийн хуучин аймаг гэдэг тэгэж нэг дөнгөж 100 жилийн арга тэмдэглэж шүү дээ. Тийм. Хамгийн хуучин ПИМ гэхэд нэг 70 80 жилээр тэмдэглэж шүү дээ. Тэгэхээр бид нар чих залуухан ард түмэн байхгүй юу? Ард түмэн биш. Залуухан одоо юу гэдгийг одоо ардууд гэх юм уу? Тий. Ард түмэн гэвэл бас нэг юм болчих гээд шүү. Тэгэхээр ардууд гэх юм уу? Тий. Малчин ардууд. Гэхдээ социализмоос дараад бид нар чинь маш их соёлд суралцсан байхгүй юу? Харин тий. Бид нар ч одоо тавгнаас хоол идээд аягнаас цай уугаад байгаа чинь цоо шин юм байхгүй юу? Ер үед бол ингээд модон аяг хармалцсан л явж байгаа шүү дээ. Айлд ороход илүү аяг байхгүй шүү дээ. Өөрийнхөө аягаа гаргаж ирээд хичээд буцаад аваа явчихна. Тийм. Гэтэ маш их зөрчилтэй асуудлуудад тулгарсан баг тий. Яг л бэлэн биш. Тий. Ер нь бол яг тэр Оросууд орж ирээд социализмыг байгуулах гээд эмч болгоод, багш болгоод, сахилга бат, дэг журам, ёс суртахуун, тийм үү хүнийг хүндлэх, цаг барих тэр бүх юм бол маш хэцүү байсан. Ядчил нусааны хэс өсвөлээл. Тийм, маш хэцүү байсан. Шүсээ яхаас өсвөлээл. За тэгэл усанд орох бол том асуудал. Бөө юм болж усанд орж байгаа шүү дээ. Тэр нөгөө юунууд чинь төвдийн юм чинь шашны югаар бол мунхруулга байхгүй чинь худлаа. Манай монголчууд л тэрийг мунхруулга болгоцсон юм байлээ. Одоо буян алга болчих гэдэг усанд орж өгөхгүй. Тий. Тэгэл тэр бүгдийг чинь одоо өөрчлөлөө шүү дээ. Бодоод үзэлтэй. Тийм амар юмнаас. Гандан ч бол 100 жилийн өмнө бол амар байсан гэж байгаа байхгүй. Доошоо зүгээр явж байгаа доошоо суугаад тэгэл илүүдтэй маа гаргацдаг. Тэгээ босоо яваад өгдөг. Тийм. Тэгээд нүхэн жорлон анх удаа үүссэн гэж байгаа байхгүй. Одоо нүхрөө яаж яа. Тийм ил одоо ингээд сайхан ханарсан тийм үү чулуутай зэрэгцээд ингээд байж байгаа. Чулууч мэддэхгүй юу ч мэддэхгүй. Тийм. Тэгэд энэ гайхамшиг байхгүй. Дэлгэхэд бид нар өөрсдөө гайхуулах хэрэгтэй байхгүй. Бид нар тийм аймаар байж байгаа социализмын үе тийм үү? Нусны авчиртай болсон шүү дээ. Тийм. Пенслийн авчираар орсуучин бидний чинь харилаа шүү дээ бүгдийг. Тэгээ өнөөдөр бид чинь зүсээрээ өнгөтэй яваад байна шүү дээ. Тэр үед чи дээр бол 100 жилийн өмнө чи өдрийн царай зүс үүснэс бол ах юм байхгүй байгаа шүү дээ.
Юу уусан Би дээр? би бол тэгээд нэг Уусан 40 45 өрөөл өгч штэ. Тэр үед эрэгтэй хүмүүс нэг урт наслахчгүй. Тий. Чи бол нэг 15 хүүхэд гаргаад нэг 3 нь үлдсэн ч юм уу. Тийм л байж штэ. Чи имлэг байхгүй юм чин тэр үед. Тий. Тэгээ сүүлд социализмын дэмжлэг гарч ирсэн. Тэгээ ер Имлэг социализмыг гарч бид ирээд нар тэгээд яг чинь даа. эрүүл хүүхдүүд төрж эхэлсэн байхгүй. Гол нь эрүүл мэнд. Эрүүл мэнд гэдэг чинь амьдралыг чанартай болгодог байхгүй. Тий. Тэгээд урт наслдаг байхгүй бас эрүүл мэнд чинь. Тий. Одоо ч мөр хязгааргүй урт наслаад штэ загвар чинь 100 муу өртсөн нөхдөд дүүрэн биш штэ. Европ тэгдэг тий. Европ, Япон. Япон бол ерөөсөө тэгэл За дараагийн асуулт 107-тай 106-тай л гэх юм шиг байл шүү дээ тий. тий. Намайг Германд дэмжлэгт ажиллаж байгаа чи юу 90 гарцсан байл 140 гэхдээ бүр ануухан тий. Тий. Эрүүл мэндэд анхаардаг. Тий. Тэгэл хэрүүлээгээ сууж байгаа юм шүү дээ тий. Эсвэл дэмэж болцсон тий. Тэгэл Тий. Тэгэл муу лэл. тий. За дараагийн асуулт нь өнөөдөр бидэнд феодализм бас социализмаас юу үлдвэ? Социализмаас бол маш их үлдсэн. Харин одоо харах социализмаас их юм Дасмал үлдсэн. замаас Гэтэ эргээд бас их устгасан байна. Дасмал зам, гудамж, талбай, цахилгаан, одоо тийм Сүхбаатарын талбай, тийм үү бүх театрууд тий одоо урлагийн маш сайхан кино театрууд энэ төр үлдсэн. Яг арт кино театр Элдв Бачины кино театруудыг ховчлаад баллалаа л да. Хүүхд залуучуудын театр чинь хаан банк болчлоо. Тийм хүүхдийн театрыг нөгөө River Sound гэдэг дисконы газар болгосон шүү дээ. Мэдж байгаа. Тийм тэгээд баахан нойлуудыг хоолны газар болгочихсон нийтийн нойлуудыг. Тэгээд ер нь бол бид нар социализмаас гэрүүл гэсэн ойлголт үлдсэн. Ээж аав гэсэн ойлголт үлдсэн. Одоо аав гэдэг хүн бол хариуцлагатай шүү. Хүн гэдэг бол үүрэгтэй шүү. Тэр бол үлдсэн. Тийм учраас одоо хүүхдийн төлөө ээж аав бол одоо хариуцлага болно шүү гэдэг бол нэлээд үлдсэн. Тийм учраас нэг эцэглэлийн урал гэдэг байгаа шүү дээ. Тэд чинь анх удаага эцэглэх хурал энэ төр явдаг боллоо шүү дээ. Тийм анх удаага бид нар чинь нэртэй боллоо. Урд нь бол нэг нэр байхгүй дандаа хочтой байсан. Тэ одоо юу гэдэг чинь дэлтэнч гэдэг юм уу? Юу гэдэг чинь хазгарч гэдэг юм уу? Тэг дандаа хачтай байлаа шүү дээ. Тий. 2000 оны үед хүртэл тийм биш ч хочтойс ч намайг тэр гоолтод байгаа чинь бас очлоо л явж байгаа шүү дээ. Тий. Одоо ч гэсэн тэгэл нэр нөгөө нэг адилхан нэрнүүд өгöd байгаа учраас бас хочилж ээж нэрнүүдээр ялгаж байгаа байхгүй юу? Тий. Тий. Эсвэл нэг газар явж исэн чинь нэг супермаркет хийж исэн чинь бодолдог чинь хүнтэй ингээд ажилтнтайгаа ярьж исэн чинь нөгөө инхээ тэгээд гэдгсэн чинь ямар инхээ гэсэн чинь аалз инхээ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар чинь социализмаас бол бидний энэ бүх номын сан, ном унших, ном худалдаж авах соёл. За энэ бол одоо анх удаага бичиг үсгтэй болсон юм чи. Өмнө нь бол уйгурчин бичгээр одоо монгол бичиг гэж худлаа яриад байгаа шүү дээ. Уйгурчин бичгээр, уйгуруудын бичгээр албан бичгүүд л явж ирсэн. Тэгээ ноёны ганц хоёр хүүхдүүд бичих хэсэгтэй бусадтай гайхуулдаг. Өнөөдөр одоо хурлын гишүүдийн хүүхдүүд Америкт сураад Америкийн дипломтой хурж ичгээд бусдад гайхуулаад байна шүү дээ. Тий. Би Америкт төгссөн гэдэг. Амар биш шүү дээ. Тий. Энэ чинь бас феодализм үргэлжлээд байгаа байхгүй юу? Тий. Арчлал гээл яриад байдаг эсвэл социализмаас үгэл тийст ямар ч холбоогүй шүү дээ. Ном уншаад одоо ингэж харахад жигд төөрөлдсөн зүгээр туяар л яваад байгаа юм шүү. Зүгээр л бүүн туяар Америкээс авсан. Цацрал яваад байгаа. Тий. Юмны цацраг туяа хараад байгаа. Хизээ болох юм мэдгүй. За. Дараагийн асуултанд дээр. Одоо залуу үед та нарын л ирээдүй мэднэ. Та нар л ирээдүйд ажиллаж амьдрын шүү дээ. Тэгэхээр та нар энэ ойлгож одоо ингэж ойлгож мэдэх гээд чи яг өөрийнхөө насныханд бас яриад өөрөө яг чиний насныхын нэвтрүүлэг энэ төр үзээд эхлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө өсвөр нэг ойлгочих хэрэгтэй байхгүй юу? Тэргээр заавал үлгэрчээ хийх хэрэггүй. Тэгээд ийм болсон юм байна. Бидрийг хацтай байна. Тийм. Орос хятад хоёр нөгөө муулаад байдаг Орос хятад хоёр маань энэ Монгол улсыг байгуулсан юм биш үү? Тийм энэ одоо их баг тойрог мориг одоо юу байдгийг хороолол мороолол 120-аар одоо бүх орон сууцнуудыг бол Орос хятад хоёр байгуулсан юм байна. Орос хятадын байгуулсан станцын дулаан бид нар дулаахан байдаг юм байна хотод. Тэдний захилгаанаар бид нар гар утсаа цэнгэлдэг юм байна. Тийм захилгаан ч одоо гинт танаас гараад ирж байгаа юм биш шүү дээ. Тийм шүү дээ. Тийм.
Оросуудын байгуулсан уурхаагаас нүүрс гаргаад, Оросуудын галт тэргээр наашин зөөгөөд, Оросуудын станц дотор шатаагаад, тэндээс цахилгаан гаргаад, Оросуудын байгуулсан өндөр хүчлийн шугамар явсаар байгаа байрууд руу тараад тэгээ бид нар чинь уцаа цэнгэлээд дээ шүү дээ. Тэгээ бид нар чинь ханнаасаа халуун ус гаргаад халуусанд ороод дээ шүү дээ. Тий. Бичэн ардууд. Гайхалтай байна тий. Тэгээд баярлах хэрэгтэй байхгүй юу? Аацтай байхгүй юу? Муу хүний заяа их гэхчээр. За. Гэхдээ одоо тэгээд ингээд харахаар уул нь хамгийн чухал нь ч одоо улс орны чи ирээдүйг одоо бид нар залуу үе шүү дээ. Миний доотлын юм одоо залуу их юм биш. Тэнгүүд боловсрол ерөөсөө яар. Тэг жинзис тэг яг жинзин. Тэг. Тэг. Тэнгүүд боловсрол ерөөсөө яригдахгүй боловсрол гэтэл нөгөө одоо дараачийн сэдвүүд дээр яригдах нөгөө эрдэм мэдлэг юу ч яригдахгүй байхад тэгээд улс орны ирээдүгийг юу гэж харж байгаа юм. Уул нь чинь бид нар боловсролтой болоод цааш явах нь чухал үстэй. Тийм шүү дээ. Тэгээ тэнгууд тий. Тэр чи одоо бичсэн байгаа шүү дээ ном дээр чинь тий. Ер нь өөртөө их сургуулийг бүтээгээд байгаа шүү дээ би бол. Тэр боловсрол гэж би нэрлэдэг байгаа байхгүй юу. Яг бол чи их сургуульд ороод энэ Моист орно, Шүтист орно, Анаахт орно тэнд ороод чи зүгээр нэг мэрэгжлийн дөрвтэй л болно. Мэрэгжлийн талаар ойлголттой баримжаатай болж байгаа. Зөвхөн тэр мэрэгчлэрээ. Жинхэнэ боловсролтой болж чадахгүй байхгүй юу. Тэгэхээр тэрийг өөрөө л боловсролтой болох байхгүй. Хин ч чамаа боловсролтой болохгүй. Хин нэгэн чамаа мэрэгчлээ бол болгоно зааж байгаа. Боловсролыг хүн өөрөө хичээжээж олж авдаг байхгүй. Атом молекулээс ахуулаад окторгын хар нөх галактик хүртэл мэдлэгтэй. Биологийн бие ингэдэг хөгшилдөг юм байна. Өвчин тусдаг юм байна. Өвчин гэдэг бол хараал биш юм байна. Азгүйтэл биш юм байна. Тэгээд тэр орчин үед хүний бие бол их хэврэг болж байгаа юм байна. Тэр чинь ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэр л аюул чухал байхгүй юу? Тэгжид тэр чинь ерөнхийн нэг боловсрол байхгүй юу? Яг бол боловсролтой болчихвол нөгөө мухар сүсгтэй лам яваад, бөө яваад, эсвэл улс төрийн намд очиод өөрийгөө баллаад авахгүй байхгүй юу? Тэр цархиа угаалгаад авахгүй. Тэр гураас ангижирч чадах байхгүй юу? Тий. Боловсролын учраас бид нар чинь бөөдч чадуулаад, ламдч чадуулаад, улс төрийн намдч чадуулаад байна шүү дээ. Тэгээд хувийн компаниудад бас чадуулаад байна шүү дээ. Цалин мөнгөж авч чадахгүй. Тий. Тэгээд банкудад бас чадуулж юм тий. Банкнууд бол боловсролгүй хүмүүсийн чинь жинхэнэ зээлээр хүүгээр өстой бүр хинч болгож байна шүү дээ. Одоо хүн амиа оруулж байгаа бид нар мэдээ шүү дээ. Зээл тасаараа банкны зээл хүү гэдэг чинь бол хүнийг зүгээр боолчилж байгаа байхгүй юу? Боолчлол байхгүй юу? Өнөөдрийн 21 дугаар зууны боолчлол бол зээл хүү байхгүй юу? Тэр банкны боолоод болсон байхгүй юу? Монголын одоо иргэд. Тэгээ залуу хүмүүс ямар бас зээл авч ин тэр янз бүрийн зээл гаргаж ирээл тэгэл залуучуудаа дэмжиж ин яг ингэж харахаар юу яриад байгаа юм? Яаж дэмжиж байгаа юм те? Тэгээ яг боловсролгүй хүмүүс чинь нэг цаг хугацааны төсөөлөл бас баримжаах муу байдаг байхгүй та 10 жилийн төлөө дараа төлөх гэж 10 жил гэдэг чинь хаа байсан баг 100 жилийн дараа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Маргааш л болно шүү дээ 10 жил бол. Юу байсан дороо шүү дээ. Одоо ороо шүү дээ. Тэстод ороо шүү дээ. Нүүд дэрмхийн зурны л орох болно үстэй. Тийм шүү дээ. Тийм. Хэд одоо яадгийн тэнхтэй тэгэл 10 жил болно шүү дээ. За дараачих дээр ярилцъя. Одоо за бодол явагдахад бид эхлээд ахуйгаасаа чөлөөлөгдөх хэрэгтэй юу? Яг залуу хүмүүст бодол явагдах юм уу? Ямар ч хүмүүс бодол явагдахад ахуйгаасаа их чөлөөлөгдөх. Эцэст ахуй гэдэг чинь байна шүү дээ. Эцэст ялангуяа одоо Монголын залуучуудыг ажилладаг хахад эцэст ерөнхийдөө тэгэл гэр бүлийн ахуй, найз нөхдийн ахуй тэрүүгээр л тэр хүн өөрийгөө тодорхойлж явж байгаа байхгүй юу? Чиний өөрийн юм ерөөс байхгүй. Тий. Ээж аав юу гэж хэлсэн? Ер нь юу гэсэн ойлголттой байна уу? Тэрийг хизээс сүрэхгүй. Найз нар ер нь юу гэдэг вэ? Яаж найз нар мухар сүсгтэй байна уу? Бугундаа улаан утас зүгээд хүзүүндээ ирэх зүгээд байна уу? Эсвэл хөлөндөө шилбэндээ улаан утас зүгээд байна уу? Эсвэл хачин буддизмын шашны үг үсгтэй шивээсүүд тавилаад байна уу? Тийм үү? Тэгэл тэрүүгээрээ одоо нэг өөрийгөө бий шүү гэх гэдэг шүү дээ. Зүгээр гаднах шоугаараа бий болох гэдэг шүү дээ. Гэхдээ энэ дотор бол хэзээ ч бий болоогүй. Тийм яриаг давтаал тэг гэснийг хийгээл намайг юу гэж хэлүүлмээр байна тэр чинь би хэлчихье.
Намайг юунд баярладаг, юунд дургуутдаг болгомоор байна. Яг тэр чинь би болоё. Гэсэн нөгөө яамаар байна гэдэг шиг л тэр чинь би болоход билээ шүү. Хинч болоход билэн те. Тий. Яг л тэр. Яг л нөгөө намын гişүн шиг. Намын гişүн чинь тийм шүү дээ. Тийм үү? Нам намайг яа гэж юм би яг л тийм л явна. Надад өөрт бие хүн байхгүй шүү. Тийм дороо тийм. Тий. Тэгэхээр чин юу харчлал, юу эрхчлөө, юу бие хүн болох хэрэгтэй байхгүй. Тэгэд яагаад бид нараас феодлын нийгэм, феодлын улс гэдэг чинь тэр л байхгүй. Феодлын нийгэм чинь тийм л. Одоо юу гэсэн. Тэгэл феодлынхоо хэлснээр л явна шүү дээ. Ноён тэгж хэлсэн. Тэгээ ноёноо дагна. Нам тэгж хэлсэн, намаа дагна. Ээжтэй зөрж болохгүй. Гомд чинь тааруулах хэрэгтэй байлээ. Хаалтаа зөрж болохгүй. Данс руу мөнгө хийхгүй. Найзлалгаа зөрж болохгүй. Төрсөн өдрөөр орохгүй байж магадгүй. Тэгээд бодсон юм бас яагаад бид нар бодохгүй байна вэ? Үнний төлөө ерөөсөө боддгоо юм уу? Оо тийш бүр багаас сургууль хүмүүжилд суух хэрэгтэй л доо. Бид нар чинь сургууль хүмүүжилгүй улс шүү дээ. Тэгээ сургууль хүмүүжлэр бие дааж бодуулаад өөртөө ихтэй болгоод тэгээ ядаж юм бичүүлдэг болох хэрэгтэй. Манайх ч юм бичингүүд нь тэрийг засаа хийчихдэг байхгүй юу? Бичүүлнэ ихтэй засаад улаанаар хэдэн мэдвэн тэг зүгээр зохион бичлэг яруу найргал тийм л юм бичүүлээд идэг шүү. Яруу найраг шиг тэнийг юм байхгүй. Тий. Шүлэг шиг тэнийг юм бол байхгүй. Хамгийн чухал юм чинь өгүүлбэр байхгүй юу? Аа. Энийг хэлсэн хүссэн тэр өгүүлбэр чухал байхгүй. Тиймээс одоо тийм үү? Хар мод байна. Хар шин явлаа. Харсан чинь хамаагүй л байлаа. гэдэг ийм шүлэг биш байхгүй юу? Би бол одоо ингээл дөрвөн мөрт хэлчихэж штеп. Хамаагүй байлаа гэсэн чинь хамаатай байсан юм байна гэдээ үргэлжлэн штеп. Тэгээд бас уншдаггүй болохоор бид нар ерөөсө боддгоо юм байна. Хизээч штеп. Уншихгүй тэгэл дуусаа. Тэгэл дуусаа. Ямар ч болсон видео, кино, фильм үзэх чинь зөвхөн нүдлийн хөдөлж байгаа байхгүй юу? Тийм. Энэ яг юу гчгүй гэдэг нэг асуух, бодох хугацаа өгдөг байхгүй юу? Видео. Яг. Уншихад чинь хүн чинь яг чимээгүй сайхан суугаад тийм үү? Тэгээд ингээд уншихад чинь бодол болдог байхгүй юу? Тэгээд энийг эхний ээлжинд уншихад бол тийм амархан бол биш. Тийм тэр чинь хэдэд юу гэж шинэ юм чинь. Тийм шинэ юм болох нь амархан биш шүү дээ. Тийм тэгээд сүүл рүүгээ дасна. Тийм учраас одоо давт хичээ гэдэг чинь дандаа л тийм давтлаг гэдэг чинь ерөнхийдөө тэгэл хэцүү. Тэгэхээр тэргээ сайн давтсаар байгаад наад чинь сахилах бол чухал л та тий. Давтлаг бол ер нь хэцүүгээ амархан болгохын тулд давтлаг гэж байгаа шүү дээ. Тий. Тэгээс одоо нэрийн даалгавар өгöd тийм үү 5 гэсэн үг шахахгүй. Тий. За ямар ч тач өнөөдрийн миний бэлдсэн асуултууд бол ингэ болчихлоо. Тэгээд өөрөө бас нэлээд уншаад амар стресс зэн дээр бас. Стресс өнөөдөр байгаа асуудалтай. Тийм. Өнөөдөр толгойд хөгжил зөрчил яваад ирэхээр чинь стресстэй байхгүй. Стресс аюул сайн. Тийм. Гэхдээ цааш бодож байгаа шүү дээ. Тийм. Стресс бол сайн. Үргэлж стресстэй шүү дээ. Тэр чинь зөв. Яг шинэ юмтай тулгах бол стресстэй. Юунаас хүмүүс ихэд стресслэх юм бол энэ нөхөр нэг шинэ юмтай тулгараад яг баларч явсан байна л гэж боддог. Тэг нөгөө хэрэгтэй хэрэггүй бодлоод байгаа тэмцээл үү хэрэггүй бодлоод байгаа тийм. Стресс. Юм сурч яах гэсэн үг байхгүй мэдэж авч яах гэсэн үг байхгүй. 10 жилийн сургууль ихтэй сургууль бол ерөөсө битүү стресс байх хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь стресс гүйдэж байгаа даа уугаа яваад шүү. Шоуд битүү шоу шүү дээ. Юу сурах юм юу сурахгүй шүү дээ. Тийм. Дамтаж өнөөдрийн асуултууд бол болсон. Тэгээд өөрөө дахиж гүйцээж унших юмнууд бас байгаа. За. Баярлалаа. Тэгээд дараачийн уулзалт чинь юу лээ? 5 дахь өдөр байгаа тий. Тэгээд 5 дахь өдөр амжууд хоёлаа хийнэ. За. Тэгээ амжууд хийнэ. Ажлаа харж байгаа чам руу цаг явуулнаа. За.